Сайн байцгаана уу? Өнөөдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийн манай болор ба төлхөн подкастын дугаараар маань хүний эрхийн дэвшилтэд бодлогын хүрээлэнгийн захирал Баасан жаргал захирал маань оролцож байна. За ингээд Баасан жаргал захирлаа товчхон танилцуулахад бол хүний эрхийн Бааска гэдгээр бол жиж танигдсан. Тэгээд өмнө нь хуулийн ELC гэдэг фермд бол хуулийнхаа чиглэлээр ажиллаж исэн. Сая хүртэл бит хоёр Газдаунда захиалаад байхад Пепсигийн төсөл дээр ажиллаж исэн юм эмэгтэй байна. Таатал үнэж байна. Тэгээ одоо болтол ингээд үнэнч фэн бол явж байгаа юм байна. За тэгээд өнөөдрийн бидний урилгыг хүлээж авч оролцсонд баярлалаа. За тэгээд та анх ингээд хуульч болъё, яагаад энэ мэргэжлийг сонгосон бэ гэдгээс хэдүүлээ яриагаа хэлчихв. Бараг л бага ингээд байхасаа 91 он гэсэн үг. Тэр үед манай аав айгу нийгмийн идэвхтэй хүн байсан. Тэгээд Эрдэнэтэд манай аав одоо яг энэ ардчилсан хувьсгалд оролцоод чагсаалт цуглаанд айгуух оролцдог. Намайг айгуух дагуулж явдаг гэсэн байхгүй. Тэгээд тэр үед хамгийн анхны тийм нөгөө нийгмийн тэгш бус байдлын талаар ойлголт айгуух тархинд гүн гүнзгий суусан. Тэгээд тухайн үед манай Эрдэнэт үйлдвэрт ажиллаж байхад Эрдэнэт үйлдвэрийн ажилчид гэрээсээ хоол хийж 24 цаг ингээл ээлжээр ажилладаг 24:48-д гэрээсээ хоол хийж авч яваал ажилдаг. Тэгээл цалин өснө айгуух тасалддаг гэл ингээл яг 90-ад оны үеийн зовлон бэрхшээл асуудлуудыг бол яг тухайн үед туулж ирсэн. Тэгэхэд манай аав надад юу гэж хэлж ирсэн бэ гэвэл нийгэм ингэж хүмүүс ингэж тэгш бус амьдрах ёсгүй. Энэний төлөө бүх хүн ингэж хичээж ажиллаж хөдөлмөрлөж явах ёстой. Гэхдээ энэ нь өөрөө төрийн бодлого шийдвэрээс айгүй хамаардаг голдуу. Тэгэхээр энэ төр өөрөө хэнийг одоо шийдвэр гаргах хэнийг оролцуулаад ийнэ гэдэг айгүй чухлаа гэдэг ойлголтыг тухайн үед манай намайг баг гэлтгүүл айгүйх тийм юмны тухай ярьдаг гэсэн. Яг л тэр үеэс л би уусаал хуульч чадна гэдэг итгэлтэй. Тэгээд 6 дугаар ангиас эхлээл нийгмийн хичээл гэдэг явсан. Айгүй үнэнч. Миний бодож байгаа нь бол одоо ингээд арчилсан нийгэм бол дэлхий дээр байгаа одоо кейсүүдийг харахад арчилсан нийгэмд бол тэр баялаг бол ингээд бас хуваарлагдах зарчим бол цэвэр өрсөлдөөний зарчмаар явж штэ. Монголын хувьд бол одоо 90-ад оноос өмнө бол төрөөс зохицуулалтаагаар нэг тийм тэгш нийгэм одоо социалист нийгэм байгуулна гэж зорж явж байсан. Би буруу зөв үгийн асуудал яриаггүй. Гэхдээ одоо ингээд өнөөдрийн баялагын хуваарлалт 89 он 90 оны баялагын хуваарлалтыг харахад бол тэр үед илүү тэгш байсан юм шүү. Тэр үед манай аав бол тухайн үед надад юу гэж хэлдэг байсан бэ гэвэл бид нар сонголт байхгүй юм. Юм гол нь биднэрт сонголт хийх эрх чөлөө хамгийн чухал. Тэр хүний амьдралын хувь заяа, амьдралын чанарыг бүхэлд нь шийддэг. Магадгүй тэр хүн өөрийнхөө сонголтоор хэрхэн яаж ямар амьдрах вэ гэдэг нь бол тэр хүний өөрийнх нь асуудал те. Гэтэл бид нар сонголт хийх эрх чөлөө хамгийн чухал гэж хэлдэг байсан. Магадгүй бид дээд сургуульд орох уугүй юу те, ямар мэргэжилтэй болох уугүй юу гэдэг өөрөө сонголттой байх хэрэгтэй тухайн асуудал. Одоогийн зүгээр магадгүй бид нар одоо би аавтайгаа яг маргадаг байхгүй юу нэг асуудал дээр манай аав намайг Монгол ардын намд ороход аягүй дург байсан. Яагаад гэвэл манай аав чин сэтгэлээс ардчлал тайртай. Тэгээ би аавдаа юу гэж хэлдэг юм бэ? Ардчлал гэдэг бол ардчилсан нам гэсэн үг биш ээ. Тэ? Ардчлал гэдэг бол аль нэг намын өмчлөдөг юм сэдв биш ээ. Бид нар ардчлал гэдэг үгэнд нь ингэж төөрөвдөж бид нар ингэж одоо юу гэдэг Монгол ардын нам бол ардчилсан нам бишээ гэж үзэж юусоо болохгүй. Энд чинь өөрөө бидний үнэт зүйл. Бүх монголчуудын үнэт зүйл болохоос биш. Тэгээ тэрийг яаж хамгаалах вэ гэдэг арга замууд нь л өөр тухай байдгиймаа гэд ингээд тухай даартагаа одоо нэг жил гарны өмнө нэлээд маргадаг байсан. Одоо гайгүй миний талд орсон. Тэг ямар аргаар ардчлаа хамгаалах вэ гэдэг дээр гэсэн үг тийм. Би бол тэгж бодож байгаа. Ардчлал бол аль нэг намын өмч юусоо биш. Энэ бол монгол хүний өмч. Бид нэр өнөөдөр өөрийнхөө хувь хүнийхээ сонголтоор хувь хүнийхээ юм бодол хүсэл эрмэлзлээрээ энэ сонголтыг авч үлдэх ийм ардчилсан нийгмийг байлгах үгүй монголчуудын сонголт болохоос аль нэгийнх нь аль нэг намын өмч юусоо биш гэж бас тантай адилхан боддгоо юм байна. Тэгээд дахиад нэг асуухад одоо ингээд тэгш бус байдлыг би өөрөө ингэж хардаг байхгүй. Эдийн засагч хүн тэгш бус байдлыг илүү тий одоо тэгш болох боломжтой гэж харж байгаа. Одоо бодлохоор явуулаад юу вэ гэхээр одоо бидний ингээд Норвегийн, Скандинавийн орнуудыг харсан ч гэсэн
тэнд авж байгаа татвар нь одоо прогрессив буюу одоо шатлалтад илүү өндөр орлого олж байгаа хүмүүс нь илүү өндөр татвар төлдөг. Маш бага орлого олж байгаа хүмүүс нь бүр татвараа буцааж авдаг ийм кейсүүд бол байгаа. Тодорхой шугамын доогоор орчхоор. Тэгэнгუთ эдийн засагч хүмүүс энэ нийгмийн тэгш бус байдлыг илүү тэгш болгоход тэр хүмүүсийн мэдсэн сурсан илүү нөлөөтэй гэж би бодоод байгаа. Эдийн засгийн аргаар л хаад бол ингээд тэгш болох гэдэг шүү дээ тий. Яг хуульчдын хувьд бол ямар ч шийдвэр гаргахтаа нэгдүгээр хүний эрхийн асуудлыг чухалчилж үзээч. Нэгдүгээрт гэж гээд байгаа байхгүй юу. Бид нар магадгүй зүгээр хоёлаа энэ дээр яг эсрэг байр суурьтай гэж магадгүй. Бид нар 30 жил мөнгөтэй олсныхаа дараа хүний эрхийн тухай ярья. Ядуу хүнд юу хүний эрхийн тухай ярих гээд байгаа юм бэ? Ядуу хүнд юу сонголтын тухай ярих гээд байгаа юм бэ гэж айгүй хойш тавьж ирсэн гэж би бол хувьдаа тэгж дүгнэдэг. Тэгэхээр энэ нь өөрөө бидний магадгүй 30 жилийн алдаа байгаа юм биш үсттэй гэж тий. Магадгүй бид нар мөнгөтэй олохын тулд айгүй олон зүйлээ золиослсон юм биш үсттэй. Тэр хүнд эрх чөлөөг олгох, сонголтыг олгохыг илүү чухалчилсан болвол магадгүй мөнгөтэй олцсон байсан юм биш үү гэдгийг эсэргээр нь бид нар харж үзэх хэрэгтэй байсан нүггүй юу гэж би бол тэгж хардаг. Бидний би өөрөө хөгжлийн эдийн засгаар магистр хийсэн л да. Тэгээд яг одоо эхний хичээлүүдийн нэг нь хөгжил юу гэж юу юм бэ гэдэг дээр байсан. Тэгэнгუთ одоо ингээ хөгжлийг хардаг нэг 3 хэлбэр байгаа. За нэг нь яхахгүй яг энэ чиглэлийн хэлбэр. Хөгжил бол эрх чөлөө юм аа. Нэгсэндээ эрх чөлөөтэй байх нь тэр хүн өөрөө ямар сонголтоо хийгээд тэгээд урагшаа дэвших үү эсвэл хойшоо ухрах уу тэр сонголт болгон ингээд зүв байхыг одоо албагүй штэ. Зарим сонголтууд бол буруу байгаа нь ингээд хойшоо ухрах ус кейсүүд бол байгаа. Хувь хүн дээр ч гардаг, ус их орон дээр ч гардаг. Тэгэхээр энэ нь бол одоо хөгжилтэй байна гэдэг нь эрх чөлөөтэй байна гэдэг нь бас энэ хөгжил юм аа гэдэг нэг юм урсгал яхахгүй байгаа. Тэгээд энийг би бол өөрөө бас дэмждэг. Яагаад би одоо та түрүүн санал зүрдэг гэж байгаа болох чи би бол зүрхгүй байна. Гол нь яг өнөөдөр ингээд Дамдарчаагийн тэр дугаар гудамжны өрхөд очих энэ орлогыг нэмэгдүүлэх нь миний хувьд бол миний магадгүй нийгэмдээ энэ тэгш бус байдлыг бууруулахад одоо зарцуулах тэр одоо чадвар юм байна. Яг хүний эрх ингээд яриад жишээлбэл одоо цагтаа жишээлбэл одоо ингээд ямар нэг шүүхийн шийдвэргүйгээр хорих ч юм уу ийм асуудал бол яхахгүй эдийн засгийн энэ салбараас халиад таны энэ хуулийн салбар руу орж байгаа нэг хэлбэр юм болов уу гэж би бодоод байна л да. Тийм. Гэхдээ яг нөгөө бидэд бас нөгөө хууль, шүүх, хүний эрх энэ төр гэдэг яг энэ үгнүүдийг цаана дандаа юм нөгөө шүүх эрх мэдлийн асуудлыг л голдуу холбож ойлгох гэдэг. Гэхдээ манай салбарч өөрөө асар том салбар л та. Эцсийн магадгүй зүгээр шүүх эрх мэдлийн салбар мэдээж яг энэ хүний эрхийг зөрчигдсөн эрхийг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхийн төлөө, зөрчигдгөөс урьдчилан сэргийлэхийн төлөө бас тодорхой механизмууд нь ажилладаг. Ийм хоёр одоо том механизмууд явж идэг гэсэн үг тийм. Бид нар тэр яг нөгөө зөрчигдгөөс урьдчилан сэргийлэх механизм дээрээ ерөн жахайг бага анхаарсан. Зөрчигдсөний дараа сэргээх одоо шүүх эрх мэдлийн асуудлууд дээр түлхүүн анхаарч ирсэн. Түлхүү одоо хууль тогтоомжуудаа баталж ирсэн байгаад идэг. Тэгэхээр нөгөө зөрчигдгөөс өмнө буюу одоо хамгийн түрүүнд одоо хүүхдээр хэдүүлж ирсэн яа л да. Хүүхдэд ямар нэг асуудал тохиолдлоо гэхэд аав ээжээсээ тусламж хүсэж чадахгүй байх үед хамгийн түрүүнд хинд ханддаг вэ? Жишээ. Найзуудтай ханддаг. За найзуудтай, багштай тий итгэдэг хүндээ. За тэгээд цагдаад гэж бас айгүйх гарч ирдэг байхгүй. Гэтэл бид нар яг тухайн үедээ манай цагдаа нар тэр хүүхдэд тусламж үзүүлж чадахгүй, тэр хүүхдийг хамгаалж чадах, би чамайг хамгаалж чадна гэдэг мэдрэмжийг өгөхгүй болвол хүүхдийн төрд итгэх итгэл цаашаа одоо хугацаанд нас нь хүрсэн хойноч хүртэл тэр өрөөд асар тэр мэдрэмжинд нөлөөлдөг зүйл гэж үздэг юм билээ. Тэгэхээр магадгүй бид нар энэ одоо шинэ цагдаагийн шинжилгээний асуудал чинь зүгээр нэг хэдэн формтой хүний асуудлын тухайд биш. Бүхэл бүтэн төрд итгэх итгэлийн тухай, ирээдүйн хойч үеийн тухай гэдэг ингээд аюул том юм тогтолцооны асуудлыг бас хөндөх байхгүй. Тэгэхээр яг нэг хүний эрхийн асуудал гэхэлэр шууд шүүхтэй битгий холбоорой л гэх юм жаа гэсэн үг. Тийм тийм. Тэрийг бол одоо хүний эрхийн асуудал бол зүгээр нэг институцийн асуудал бол ерөөсөө биш л дээ. Энэ одоо нийгмийн бүхий л институцийн асуудал. Тэгээд яг би өөрөө хөгжлийг бол
ингэж хараад байгаа. Түрүүн эрх чөлөө гэсэн те. Тэгвэл энэ эрх чөлөөний цаана бас яг энэ эрх чөлөөг биднийд хангаж өгдөг ямар суурь хүчин зүйлүүд байна гэхээр одоо Масловын гурвалжин гэж байгаа шүү дээ. Түнтэй түн шиг нэг чиглэл нь яах аргагүй эдийн засаг болчиход. Эхлээд энэ эдийн засгийн одоо өрхийн олж байгаа орлогыг бид нэр дээшлүүлж хийж маш олон одоо түүхийг ингээ харах юм бол маш олон улсууд дараач яхах юм руу ингэж явах боломжтой болж байгаа. Түүнтэй адилхан одоо хамгийн бага ядуурлалт байгаа энэ хүмүүс маань дараач юм харахад аюул хэцүү. Энэ зөвхөн авж байгаа тэр иж байгаа хоол хүнснээсээ шалтгаалж байгаагаас гадна тэр хүмүүсийн учирч байгаа зовлон бол тий хамаагүй өөр төрлийн зовлонгууд байдаг учраас шийдвэрийн гаргахтаа хүртэл яг энэ дарамтаасаа болоод буруу шийдвэрүүд гаргадаг гэд ийм хүчлийн олон судалгаанууд бол байдгийн. Тэгээд энэ эдийн засаг, улс төр, нийгэм, төрийн чадамжийн ийм дөрвөн үндсэн хэмжээс бол яах аргагүй нь улс орны эрх чөлөө хөгжлийг тодорхойлдог суурь хүчин зүйл гэж үзээд. За тэгэнгუთ одоо нөгөө хүүхдүүдийн эндэгдэлч гэдэг юм уу те эсвэл замын төвжрээч гэдэг юм ингээд маш олон энгийн бусад зүйлүүд нь хөгжилд орох юм уу орохгүй юм уу эсвэл байгаль орчин гэдэг юм уу энэ орох юм уу орохгүй юм уу гэж асуухаар би энийг бол бид нар энийг хөгжлийн эдийн засаг юу гэж үзэж байгаа нэхээр хавсраг хүчин зүйл. Саяны дөрөв нэрлсэн эдийн засаг, улс төр, нийгэм, төрийн чадамж ингээд сайжрах юм бол энэ хавсраг үзүүлэлтүүд нь улс орн болгонд ингээд сайжраад аяндаа сайжирдаг. Зөвхөн одоо төсөв ингээд өсөнгөө зөвхөн тэр өссөн хэмжээгээр наваачаад нэг үзүүлэлтээр ажилласан ч гэсэн энэ суур дөрвөн хүчин зүйл хэврээ авах юм бол тэр маш сайжирсан тэр нэг хавсраг хүчин зүйл явцдаа буцаад тухайн улсын өнөөдрийн энэ хөгжлийн түвшин рүү ингээд буучдаг гэж хардаг л та. Тэгэхээр яах аргагүй миний хувьд бол энэ урт хугацааны хөгжлийг бол бидний хувьд бол эдийн засгаа тэгээд төрийн чадамж энэ хоёр дээрээ түлхүү анхаарч чадах юм бол энэ маш бидний амьдралд нөлөөлж байгаа маш олон тэр хавсраг хүчин зүйлүүдийн үзүүлэлтүүд бас дагаа сайжирнаа л гэдэг тийм хүлээлттэй байна. Баскетбол хоёрын чинь бас холд солио тий. Нэг халаатлах нэртэй хүлээлээ. Би ажил өгсөн юм болов уу гэж нэг өдөр бодсон шүү дээ. Миний ажлыг энэ хөөч. Нааг яг нөгөө дэвшилтэд бодлогын хүрээлэнгийн захирлаар тамилаа тий. Тэгсэн чинь нөгөө сонин дээр мэдээ онлайнаар гарахтаа хүний эрхийн дэвшилтэд бодлогын хүрээлэнгийн захирлаар баасан давгийн төлгөөнийг тамиллаа гэж гарцсан. Тэгээ би чи нэрээ юу илэн ч ингэж. Би бас юу илээ зааж. Welcome төлгөө гэж. Гэхдээ тийм хоёр институцүүд байдаг багш. Хоёр судалгааны хүрээлэн нэг нь хүний эрхийн дэвшилтэд бодлогын хүрээлэн, дэвшилтэд бодлогын хүрээлэн. За одоо нөгөө би нэг зүйл асуумаар байсан. Яг бид нэр цагаан сарын үеэр яг энийг хэдүүлээ бас ярилцж таарсан. Тэрний юу гэхээр хурдны нойр ундаг хүүхдүүдийн асуудал тий. За энийг бол манай энэ засгийн газар бол маш зөвөр шийдвэрлэж тий. Маш олон хүүхдийн эрхийг бас хамгаалж ингэж бол чадсан гэж би бол боддог. Үүний цаана болсон бахан улс төрийн асуудлаас болцооч. За яг энэ асуудал өөрөө яг түүхийг ярих юм бол бүр 2000-аад оноос ихтэй байдгийн. Гэхдээ хамгийн сонирхолтой нь бид нар энийг 2000-аад оны үеийн асуудал гэж юусоо мэдэхгүй. Угаасаа л бид нар уламжлалаараа өвөл хавраар хурдмаар уралддаг байсан гэж бүгдээр боддог. Гэтэл яг энэ нэг шүүхийн маргааны үеэр бид нар архиваас баримт үзээд ингээд архив дээр бүр ингээд түүхийн чиглэлийн судлаачид дүн шинжилгээ хийгээд үзэхэд 1920-аад он 1900-аад оны үеийн бүх энэ түүхийн баримтуудыг үзэхэд өвөл хаврын үед ерөөсө хурдан морины уралдаан зохион байгуулдаг ийм төрт ёсны одоогийнхоор улсын янзрын төвшнээ те ийм уралдаан огт зохион байгуулж исэн баримтууд ерөөсө гарч ирдэггүй. Энэ бол ерөөсө 2000-аад оноос хойш ихтэй ер нь 90-ад оны сүүлээс өөрөөр хэлбэл яг энэ нөгөө мордын тижэл, тариач гэдэг юм уу те ингээд нөгөө дэж нөгөө шинжлэх ухаан хөгжихийнхаа хэрээр бий болсон ийм соёл байхгүй. Энэ тэр үүнийгээ бид нөгөө үндснийхээ соёлтой хойлоод идэг. За хоёрдугаарт яг мэдээж шүүхийн шийдвэрээр 2018 оноос эхлээд энэ байдал зогссон.
Гэвч манай уяачид итгэл нь үл тасран үеийн үед жилийн жилд дандаа ингэж нөгөө засгийн газар руу лобби хийх гэж оролддог. Өөрөөр хэлбэл засгийн газрыг тэр тогтоолыг хүчингү болгох ч очие. Тэ эсвэл одоо 5 сарын 1-ний 3 сарын 1 болгох ч очие. Хоёр чи урагшлуулч очие. Хавар ингээд дулаархаар уралдаан тэмцээнээ зохион байгуулчихъя гэдэг ийм лоббиг бол уяачид улс төрчид рүү маш их хийдэг л дээ. Харьцангуй энэ удаа манай засгийн газар бас улс төрчид бол үгүй гэдэг хариуг нь бол өгч чадсан. Би бол хувьдаа маш их сэтгэл хангалуун байгаа. Энэ айхтар тэгж олон нийтийн өмнө сенсац болоогүй ч гэсэндээ шийдэгдээ дууссан санаа амарч болохгүй гэдгийн айгуу том жишээ болсон тийм. Яг тэр цаана хөшигний цаана бол солихгүйгээд ингээд те хүчний тэнцвэр чинь байнга нэг талдаа бас ерөөсөө илүү байхгүй шүү дээ. Тэгээд мэдээж ирэх хурж байгаа хүмүүс бол өөрсдөө бол уяач байгаа хүмүүс бол зарим нэг нь бол банктай дийлинг гинэ шүү дээ. Гэтэл эн чинь одоо улс төрчид болсон хойно бас олон нийтийн дэмжлэгийг бол авъя гэсэн юм сонирхол байгаа учраас ийм магадлал байсан. Гэхдээ энэ бол яхахгүй хүний эрх талаасаа бол болохгүй маа гэдэг дээр бол бас энэ засгийн газар бол зогсож болж чадсан тий. Бүр баруун нэг аймаг дээр сая намайг 2 сард очиж ажиллаж байхад тэгсэн шүү дээ. За засаг дарга минь ээ энэ удаагийнхаа шийдвэрийг тий нөгөө засаг даргын дээр хяналт тавих хэрэгтэй гэхгүй юу нөгөө хуулиараа. Тэгээд нэг аймгийн засаг дарга хяналт тавь та нар юм уралдаан тэмцээн зохион байгуулж болохгүй орон нутгийн төвшөндөө гэдэг гаргасан юм байна. Тэгсэн одоо сонгуул болох гэж байгаа шүү дээ гэсэн засаг даргийнхаа үүдээс орсон. Төвшөндөө нэг юм байт. Баг зэргийн дарамттай. Дарамттай тийм. Тэгэхээр бүгдээрээ зөвөр эхлээд нэгдүгээрт хүүхэд гэдэг агуулгаараа л явж байгаа шүү дээ ер нь аль. Яг гоо баруунд одоо ингээд энэ спорт бол арай өөр төвшөнд хөгжсөн байна л да. Тэгээд хамгаалалттай хүүхдүүд биш те морин хүртэл арай илүү жиндаадаг тэгээд насанд хүрсэн бие хүн унах ёстой гэдэг ийм заалтуудтай. Манад болохоор уламжлалаа нэг талаас нь хадгалаад тэгтээ 5 сарын 1-ээс өмнө буюу одоо ийм хүүтний улиралт бол ямар ч морины уралдааныг бол зохион байгуулахгүй л гэж тийм. За одоо Баскагаас яг энэ одоо нэгэнт сонгуулийн сурталчилгаа эхэлсэн. Баска маань одоо Монгол Ардын намын жагсаалтын 18 дээр жагсаж байгаа ийм хүн байна. Тэгээд бит хоёр бол энэ мөрийн хөтөлбөрийг боловсруулахад бас бичлэн оролцоцгоосон хүмүүсийн хувьд хүний эрхийн талаасаа яг энэ Ардын намын хүний эрхийн гол онцлог залтуудыг та үзэгчтэйг нэг хуваалцаач. Юу бид нэр дэвшилтэд хэлбэрээр оруулж чадав. Яг тэгэхээр таач тэр бич тэр дэвшилтэд бодлогын хүрээлэнгийн зөвлөлт байгаа шүү дээ тий. За хүний эрх гэдэг нэг бүлэг байгаа. Монгол Ардын намын мөрийн хөтөлбөр дээр. За энэ бүлэг дээр бодлогын шинжтэй мэдээж асуудлуудыг тусгасан. За тухайлбал бас нэлээд амбицтай нэг заалт байгаа. Монгол улс Аз ТV-ийн хүний эрхийн төв болно гэдэг ийм нэлээд юм том амбицтай зохицуулт одоо бодлогыг гаргасан. Мэдээж энэ бол хоёр хөршийн асуудал гэдэг ингээд цаашлбал бас нэлээд ийм өргөн үрээний асуудал яригдана. Гэхдээ Монгол улсын хувьд бол сая COVID-19-ийг те даван туулгач гэдэг юм хүнд хэцүү дайны үед ч гэдэг юм уу хямралт юм нөхцөл байдлын үед хэрхэн даван туулж байгаа вэ гэдэг нь өөрөө олон улсын анхаарлыг яхахгүй татдаг. Бараг энэ ардчлалыг хамгаалж чадж байгаа хүний эрхийг хамгаалахын төлөө явж байгаа мэдээж одоо алтан оноо байхыг бол үгүйсэхгүй тий. Гэхдээ ямар ч байсан бид нар энэ ардчлалаа бэхжүүлэхийн төлөө хичээж байгаа энэ хичээл зүтгэлийг олон улсад бол бас тодорхой хэмжээгээр би бол үнэлдэг гэж хувьдаа боддог. Тэгэхээр бид нар энийг улам ахиулах хэрэгтэй. Аз ТV-ийн хүний эрхийн юм төвийг байгуулах замаар бид нар ардчлалынхаа чухал үнэт зүйлсүүдийг олон улсад зарлаж ингэж хамгаалах ийм арга байж болох юмаа гэдэг ийм саналыг мөрийн хөтөлбөрт тусгасан. Тэгээ мэдээж энийг бол удирдлагуудын түвшинд эдийн засгийн хувьд ч гэсэндээ энэ судалгааг хийгээд энэ болов байж болох зайлшгүй байх хэрэгтэй юмаа гэдэг ингэж тусгасан. За хоёрдугаарт гэвэл Монгол улс хүний эрхийн 10 жилийн хөтөлбөрийг одоо дараагийн парламентаараа баталгуулна гэж байгаа. Хоёрдугаар хөтөлбөр гэж байгаа. Урд нь 2013 онд хамгийн анхны хөтөлбөр батлагдаад 10 жилийн хугацаанд хэрэгжээд дууссан. Гэхдээ сүүлийн 13 онд хэрэгжээд эхэлж явах үед эхний 1-2-3 жил хэрэгжилт тунд авгүй явж байгаа сүүл рүүгээ хэрэгжүүлэхгүй бүр ингээд холбогдох нэгж хууль зүйн яамны дэргэдээс нэгжийн хүртэл ингээд татан буулгаад орхицсон.
Тэгэхээр бид нар нөгөө хүний эрхийн асуудал чи өөрөө нэг салбарын асуудал биш, хууль зүйн яамны асуудал биш. Энэ чи салбар дундын асуудал тий. Бүхэл салбар дээр идэг. Тэр та батлан хамгаалахын салбар дээр хүртэл энэ нөгөө цэргийн асуудал, дэглэлтийн асуудал гэж яригддаг шүү дээ. Тэгэхээр яг бүх салбарын асуудал учраас энэ өөрөө том юм бодлого 10 жилийн бодлого авах хэвээр. Тэгжээж бид нар бусад бүх одоо салбарууд руугаа нөлөөлдөг, бусад бүх салбар дээр гарч байгаа хууль тогтоомж дээр уялддаг. Энэ одоо бодлогоо бид нар одоо энэ шинэ парламент батлах хэвээр гэдэг бодлогыг баримтлаад ингээд хүний эрхийн дараагийн 10 жилдээ баримтлах 2 дугаар хөтөлбөрөөр батлана гэдэг ийм одоо бодлогыг тусгацсан байгаа. За 3 дугаарт бүр одоо чангаар зарлан тунхагламаар нэг одоо чухал зохицуулт юу вэ гэвэл төр шийдвэр гаргахынхаа өмнө биш. Шийдвэр гаргасныхаа дараа хүний эрхийг хамгаалах тухай биш. Шийдвэр гаргахынхаа өмнө хүний эрхэд ээлтэй байхын тулд яах вэ? Иргэдийн оролцоог яаж оролцуулах вэ? Төрийн бас байгууллагуудын оролцоог оролцуулдаг байх юм нээлттэй дараагийн парламентыг одоо бэхжүүлэхийн төлөө төрийн бодлого шийдвэр гаргалт нь өөрөө анханасаа хүний эрхэд ээлтэй байх юм бодлогыг баримтлана гэсэн ийм онцлог 3 заалтыг би бол онцолж хэлмээр байна. Нөгөө шин сэргэлтийн хурцгуур төв дээр ажиллаж байхад нөгөө шин сэргэлтийн бодлогын нэг том чухал сэргэлт бол төрийн бүтээмжийн сэргэлт байсан. За тэгээд төрийн бүтээмжийн сэргэлт дотор үндсэн 3 зүйл явж байгаа. Нэг нь бол төрийн үйлчилгээ бол илүү цахимжнаа тий. Одоо иргэдэд илүү гар утснаас одоо 1200 300 төрийн үйлчилгээг бол авдаг болчихлоо шүү дээ. За хоёрдугаарх нь бол энэ төрийн чадамжийг бол сайжруулна гэж. Төрийн чадамж бол миний өнөөдөр харж байгаагаар биднэрт тулгамж байгаа хамгийн том асуудлуудын нэг. Нэр Монголын хамгийн сайн шилдэг залуучууд энэ төрийн төлөө яг энэ ард иргэдтэй хүргэж байгаа үйлчилгээ эргээд энд гарч байгаа шийдвэрт илүү чадaltaй сэтгэлтэй нь оролцох тусмаа илүү зөв бодлогууд гарна, илүү зөв шийдвэрүүд гарна. Хичнээн нөгөө миний хувийн бодол шүү. Хичнээн хүний эрхийн сургалт өгсөн ч гэсэн тэнд ингээд илүү чадваргүй хүмүүс байх юм бол гарч байгаа шийдвэрэн ч гэсэн тэр сургалтаас үл хамааран хүний эрхийн одоо эсрэг гарах магадлалууд хамаагүй өндөрсөн явчих. Харин тэр хүмүүсээ бид нэр сайн чадахжуулах юм бол хичнээн сургалт ороагүйсэн ч гэсэн хүний эрхийн мэдрэмжтэй зөв тэгээ хөгжлийн төлөө тэм шийдвэрүүд гаргаж байна. Тэгэхээр энэ хүрээндээ би ингээл хараалаа тий бодож байхад төрийнхөө чадварыг яг ямар замаар бид нэр сайжруулах вэ те мэдээж одоо цалингийн нэмэх замаар илүү нөгөө гарч авчих гад байсан илүү арай илүү чадaltaй болох сүвчингээ бол барьж авлаа те тэгээ энэ сэтгэлтэй өөрсдийгөө тодорхой хэмжээгээр золиослоод ингээд төрийнхөө төлөө зүтгэж байгаа хүмүүсийн авж байгаа цалин ч гэсэн багч гэсэн өсвөлөө ингээд ийм зүйлүүд бол хийж яана. Гэтэ нэг зүйл тодорхой байгаа нь бүх төрийн байгууллага дээр тэнд төрийн байгууллагуудаас бүр өөрсдийнхөө төвшөнд сайжрах юм боломжууд байна. Тэр дотор цагтаач орж байна, тэр дотор шүүгч орж байна тий. Мэдээж одоо ингээд харахад бол болохгүй юмнууд зөндөө байна. Тэгэхдээ энийг хэн хийх вэ гэхээр гадны зөвлөхүүд ирээд хийхгүй. Энийг хэн хийх вэ гэхээр баска хийн, тэгээд орж хийн, бат хийн. Тэгээд бидний энэ үе хийж чадахгүй бол манай хүүхдүүдийн үе гарч ирж хийх шаардлагатай болж байна. Одоо яг нөгөө цахимжлалтай холбоотой шиг хүний эрхийн ийм асуудал гардаг байхгүй юу? За бид нар ингээд төрийн үйлчлэгийг ингээд цахимжууллаа тий. Би тэр үйлчлэгийг жишээ нь авч чадчихээн тий. Гэхдээ манай аав ээж хоёр одоо жишээ нь авч чадахгүй байгаа байхгүй. Хичнээн цахим болсон ч гэсэн. Яасан гэсэн чинь нөгөө хоёр маань цахим бичиг үсэг тайлагдалт гэдэг юм ерөөсөө байгаагүй. Байхгүй тий. Ингээл шууд ингээл гар утастай ажиллах хэрэгтэй болж байгаа. Нөгөө тохиргоог ингээл нөгөө аппликейшн гэл ингэж тий. Нөгөө тэгэхээр бид нар альва төрийн бодлого өөрөө хүндээ ээлтэй байх гэдгийг би яг нөгөө цахим дээр жишээ олгож хэлэх гээд байгаа байхгүй. Цахим болж болно. Гэхдээ бид нар цахим бичиг үсэг тайлагдалт нийт хүн ам ямар түвшинд байгаа илээ. Ялангуяа бид нар энэ цахим бичиг үсэг тайлагдалтаас хоцрогдоод байгаа ахмадууд руугаа тий хөдөө орон нутгийнхын лугаа яаж энэ цахим үйлчилгээгээ хөрөхгүй, яаж энэ цахимыг тэдэнд ээлтэй болгох вэ гэдэг бодлого зэрэгцээд байгаасаа гэдгийг л нөгөө хүний эрхийн линзээр харах гээд байгаа нь гэсэн. Тэгээ яг энийг бид нар нөгөө өнгөрсөн жилээс хойш нөгөө орон нутгуудаар бид айгүйх ажилласан шүү дээ тий.
Тэгээд нэг сумын намын хороон дээр яг энэ асуудлыг ярьж байгаад бид нар юу гэж тохирсон бэ гэвэл за энэ 100 манай сумаа оюутнууд эргээд нөгөө 100 болохоор нутагтаа ирээд амардаг тийм. Гэхдээ бид нар ерөөсөө намын хорооныхаа байрыг 7 хоногт 2 удаа онгоолгоод ахмадууд болоод ер нь энэ цахимтай холбоотой асуудлуудаа ирээд асуудаг тийм 2-3 цагийн өдрийг ингээ гаргачихъя. Тэгээ оюутнууд маань өөрсдөө ирээд эндээ сайн дураараа ажиллагээ. За энийг нэг сар туршаад үзье гэх. Тэгээ би эргээд нөгөө эдтэйгээ холбоотой байдаг байхгүй. За юу болов яаж ийн гэдгсэн чи эхлээд нөгөө манай оюутнууд айгүй өрхөн өдөр болгоом ш 7 хоногийн 4 дахь 2 дахь өдөр өдөөс хойш намын хорооныхаа байрыг нээгээд тэгээд тэн дээр ингээд гар утасны тохиргоо тэг компьютерээр өөр ингээд ийм Монголиагаас лавлгаа авахгүйс өсвөлээд бүх зүйлээ орж ирээд асууж болно гэдэг ингээд сумчин жоохон штэ ерөөсө дорхноо мэдэгдчихдэг. Тэгээд хоёр оюутан тэн дээр бүтэн сар ажиллаад нөгөө эмээ өвгөн нар чинь орж ирээд миний утасны үсгийг томруулаад өг гэл наа захна. Тэгэл нөгөөдх нь ингээл томруулаад өгөнгүүт нь за одоо би чинь яах вэ гингүүт нь ийм Монголигаа тайлбарлаад өгчдөг. Тэнгүүд эн чи яг жинхэнэ үйлчлэг болж эхэлж байгаа байхгүй. Тэгээ буцаад нөгөө хоёр оюутанд болохоор тэр орон нутгийн яасан гэвэл энэ хоёр оюутан тичнээн одоо ахмадуудад тий ийм үйлчлэгээ үзүүлээ сайн дурын ажил хийсэн нь үнэн болно гэдэг тодорхойлт гаргаад өгсөн. Нөгөө оюутнууд маань эргээд их сургуультай ирээд тэрийг кредитээр тооцолсон байна. Би бүр энэ жишээнд бүр амар хайртай. Яг ингэж нөгөө иргэдийнхээ оролцоотойгоор хамтдаа гэдгийг л нөгөө хүний эрхийн линзээр харах гэдэг байгаа нь гэсэн. Би одоо зөв санаж байна уу, буруу санаж байна уу уншиж яхад бол Estonos гэсэн байна. Ингээд бүх настай залуу хамаагүй бүх хүмүүсийг одоо чи захимаар өөрийнхөө хүссэн зүйлийг хийж чадах юм сургалт ороод нэг тодорхой төвшинг бол дагуулдаг юм шиг байна. Одоо бид нар бол нөгөө бүрэн бос боловсрол, бүрэн дунд боловсрол гэдэг шиг нэг тийм төвшөнд хүрэгдэг. Бүгдээрээ тэр нь настай байсан ч гэсэн тэр үнийг ингээ бэлдэж байгаад хүрэгдэг. Тэгэхээр тэр хүрэж байгаа нь яаж юм гэхээр дийлэн үйлчлэгээ нь ингээ захимаар явж байгаа. Тэрийг авч чадахын тулд ийм суур нөгөө боловсролтой байж ич тэ одоо боловсролоо авч иж энэ чадна гэдэг. Тэгээ би өөрөө нөгөө Африкт нэг жил сайн дурын ажил хийж исэн. Тэгээд хийж явахдаа эмсүүтэд би түнчин хүүхдүүдийг нөгөө мэрэгжлийн ур чадвар суулгадаг эмсүүтэд ажиллаад. Тэгэхэд эмсүүдийн багш нар нь за нэг 30 эдтэл залуучууд байсан. Гэхдээ тэнд ямар ч компьютер ашиглаж мэдэхгүй. Мужааны анги, тэг гагнуурын анги, хоёдлын анги гэх. Тэгээд тэр багш нарыг би нөгөө тэнд хичээл заахаасаа гадна англи хэлний хичээл заахаасаа гадна тэр компьютерийн лабораторид өгсраад намайг очиход ингээ хандвар ирцэн гээд баахан дэлгэц баахан процессор овоолоод нэг тавьчихсан байсан байхгүй нэг өрөө. Тийм. Бүр хайрцагч аахгүй овоолоод ингээд нэг хуучин компьютероос тэнгууд би бүгднгийн холбоо ширээ сандлууд олж тавиад компьютер лаборатори гэж нэгээ тэгээ хамгийн түрүүнд багш нарын сонгосон. Тэнгууд нэг сурахчаар тэгээ Word зааж байгаа шүү дээ. Microsoft Word зааж байна. Excel-ч би ороогүй. Зүгээр баг Word-ээ заасаар байгаа. Гэхдээ тэд нэр Word-ээр хэрэгэл зураад сурчаад хүүхдүүдтэй заах боломжтой болчихж байгаа. Тэгэхээр тэр 60-таа байна уу, 70-таа байна уу, 30-таа байна уу? Тэрийг хэрэгэлж үзээгүй бол чадахгүй. Тэгэхээр заавалчгүй тэр нэг одоо би ч гэсэн анх Word Excel-ийг одоо 10 жилдээ сурч байсан тий. Тэндээ адилхан сурааг байсан бол би өнөөдөр ч гэсэн ашиглаж чадахгүй. Гар утсаж юм байна. Ухсаар агаад сурчиж байгаа. Тэгэхээр үүнтэй адилхан одоо манай ахмадууд чадахгүй хүмүүс бас их байж магадгүй. Тэгэхээр эднэрт ийм суур одоо яаж юугаар орж яах вэ гэдгийг заахаас нааш тэр хүн тухайн үйлчлэгийг авахд бол тэгэхээр бид нар яг нөгөө тийм үйлчлэгийг нэвтрүүлэхдээ давхар яг дандаа тийм юмудаа бодолсон шүү. Гэхдээ мэдээж эдийн засгийн хувьд аягүй хэцүү л дээ. Тэгэхээр айл болох иргэдийнхээ оролцоотой байх юм бол хямд төсөр аргаар одоо энд бол жишээ нь ерөөсөн мөнгө зараагүй ажиллахгүй юу тий. Яг нөгөө иргэдийг өөрсдөө нь оролцуулж хамтдаа хийх нь өөр аягүй хүр ашигтай гэдэг ийм нөгөө утгаар манай хүн эрхийг хардаг. Тэр сая нөгөө эмсүүд гэд ярьсан шүү дээ. Манай дээр нэг эмсүүдийн бас нэг юм кейс үүдэг. Бид нар улаан шугам татдаг тий. Танаа ингэ татчихлээсэн баг. Татчихлээсэн. Тэгээд тэр хүүхэд ямар байсан бол тэр хүүхдэд ямар байсан бол тий. Улаан шугамын доогоор орсон хүүхдүүдэд шүүжиж чинь ганц хүүхд юм байна. Энэ бол одоо шинэ айгуу нацтай хүүхд эрхийн зөрчил байхгүй. Хүүхдийн сурч боловсрох эрхийн зөрчил гэсэн үг. 2022 он хүртэл энэ байдал үргэлжилсэн шүү.
Улаан шугам тацаар байсан. Би өөрөө Турк сургуульд төгссөн. Монголд Мойсын дэргэдэх Монгол Туркийн хамтарсан байгалийн ухааныг өнзгөрүүлсэн сургуультай гэж яддаг гэсэн. Тэгээ бид нэр улаан шугам гэхээс гадна жилд нэг хит хитэн тийм ерөнхий шалгалт авдаг. Тэгээд ерөнхий шалгалтын дүн ингээд бүгднгийн дээрээс нь доошоо хүртэл жагсаад. Тэгээд яг бас тэр жагсаагаад байгаагийн цааш шалтгааныг би амар сайн ойлгож байна. Сөрөг талын магадгүй би сайн ойлгохгүйс магадгүй л дээ. Сайн тал нь юу гэхээр би өөрөө эхний ерөнхий шалгалтанд 8-д орж исэн байхгүй. Тэгээ 8-д ороод дургу үрээд би ч одоо 10 жилдээ дандаа бараг ангийнхаа хамгийн шилтгэн гэж явж байсан. Тэгсэн чинь 8-д ороод ирэнгүүт би илүү бэлдэж эхэлж байгаа юм. Илүү суун тий. Орой үуч суун, шалгалтын өмнө бараг ингээ заримдаа унтахгүй ч суудаг тохиолдлууд байна. Тэгсэн чинь надаас бусад хүмүүс нь надаас илүү суусан юм шиг. Дараагийн ерөнхий шалгалтын дээр би 10-д орчих. Суусан мөртлөө. Тэгэхээр ингээ хүмүүс би одоо доошоо орохгүй л гэдэг тийм өрсөлдөөнийг залуучуудын одоо тэр ахлах ангийн хүүхдүүдийн дунд ингээд би ойлгож байна. Тэр доогуур орж байгаа те одоо манай хим физик, биологи, математик анги чинь нийтдээ за би буруу санджиж магадгүй нэг 60 гаруй хүүхдээсэн байна. Тэгэхэд тэнд доогуур орж исэн хүүхдүүдийг ямар мэдрэмжтэй байсан те бас хүндэл байсан байх гэж бодож байна. Яг нөгөө танай сургуулийн үед нөгөө тусдаа хөтөлбөртэй те тэнд ингээд нөгөө сонгоод зориод орж ирсэн хүүхдүүдэд яг тийм шалгуур. Бид нар ердийн бүх хүүхдүүдтэй одоо адилхан боловсрал олгоно гэдэг улсын сургууль EBS-ийн хувьд жишээ нь энэ өөрөө асуудал уу гэвэл асуудал. Дээрээс нь бид нар бас нөгөө одоо хэдхэн тооны хичээлээр шалгуур хийгээд за ер нь аль бараг л математикаар л тийм математик монгол хэл гэдэг нэг хэдхэн тооны хичээлээр шалгуур хийгээл гаргачдаг. Гэтэл тэр хүүхэд зураг дүрслэх урлагтаа маш сайн хүүхдтэй л яах вэ? Тийм шүү дээ. Тийм. Магадгүй айгу мундаг архитектор болох хүүхдтэйсэн бол яах вэ? Тийм. Тэгэхээр эн чинь өөрөө бидний шалгуурч өөрөө зөв юм уу? Дээрээс нь бид нар автоматар бүгдээрээ дандаа нэг улаан шугам татаад улаан шугамны доогуур орсон хүүхдүүд бүгдээрээ эмсүүдэд ороод коллежид ордог тий. Тэгээ нэг юм ажилчин анги гэдэг хүн байх ёстой гэж бид нар боддог. Намайг энийг нөгөө бусад иргэний нэгэн боловсрал эвслийнхэнтэй хамтраад эсэргүүцэд ингээд сошиал аян өрнүүлсэн чинь хүмүүс юу гэж орж ирсэн гэж. Тэгээ энэ барилгыг чи хэн барих юм гэж. Гэхдээ тэгээд барилга барих хүнийг заавал өөрийнх нь сонголтгүйгээр тэ улаан шугам татангуудаа чи барилгачин бол гэдэг чинь энэ өөрөө хүний хідээлтэй байгаа мó гэдэг асуулт байхгүй юу? Хүн өөрөө сонголтоороо бид тэр барилгачин болох ёстой тий. Тэрнээс биш чи муу сурч авчирс барилгачин бол гэдэг ийм сонголт байх ёсгүй. Зүгээр одоо ингээ хөдөлмөрийн зах зээлийг харахад миний хувьд яг эдийн засгчид ингээд өнөөдөр та бидний авж байгаа цалинг юу тодорхойлж байна вэ гэхээр салбарын тухайн мэрэгжлийн бүтээмж тодорхойлж байна. Бүх эдийн засгчид бүгд адилхан цалин авахгүй. Зарим эдийн засгч доогуур цалин эдийн засгч аюул өндөр авч байгаа. Хуульч ч гэсэн адилхан байна. Тэгэхээр энэний цаанаас юу байна гэхээр хуульчдын бүтээмж байна. Хувь хүний хөдөлмөрийн бүтээмж. За салбарын бүтээмж. Барилгын салбарын бүтээмж, хөдөө аж ахуйн салбарын бүтээмж, уул уурхайн салбарын бүтээмж. Тэгээ ингээ харахад манай хамгийн өндөр бүтээмжтэй салбар бол уул уурхай. За ингээ 2 жилийн өмнө бидний хийсэн тооцоогоор харахад бол нэг уул уурхайн ажилчин жилд 180 гаруй саяын одоо нэмэн хүртэг Монгол бий болгож байна. Хамгийн бага бүтээмжтэй салбар бол манай хөдөө аж ахуйн салбар. Малч. Тэгээд ингээ малчтыг ингээд аваад үзэхэд бол дийлийнх нь одоо за 1000-аас дээш малтай нэг 2-3 мянган хүн байсан баг. Өөрөх байсан баг. За тэгээд дийлийнх нь одоо 500-аас доош малтай. За 500 бол өөрөөсөө гадна нэг 3 өрх 4 өрхийг бол хангаж болох баг. 150 толгой малтай болоод ирэхээр зөвхөн тэгээд 100-аас 150 дотор бараг л өөрсдийнхөө төлөв гэж тийм малж чинь гэсэн. Тэгэхээр би юу гэж боддог вэ гэхээр монголчууд бид айгүй цөөхөлээ тийм. Тийм учраас энэ хамгийн бага бүтээмжтэй энэ салбараа бид нар яаж нэгдүгээр хамгийн хурдтайгаар бүтээмжийг нэмэгдүүлэх вэ? За энэ бүтээмж нэмэгдүүлнэ гэдэг бол бас тодорхой хугацаа. Тэгэхээр энэ салбарт ажиллаж байгаа хүмүүсийг яаж илүү өндөр бүтээмжтэй салбар руу авчиж ажиллах вэ?
Тэр нь бол барилгын салбар руу одоо жишээд малчид ороод ажиллаа гэхэд бол шууд бүтээмж нь 2 дахин өсөж байгаа. Тэгээд бүр ингээд Сандай Плаза дээр ч юм уу ингээд жижиглэн худалдааны салбар руу малчид ороод тэнд ажил хийсэн ч гэсэн нэмэгдэх нь өндөр байна. Тэгэхээр яа харахгүй л энэ салбар бол манай одоо 15 6 энэ эдийн засгийн салбар дотор хамгийн бага бүтээмжтэй салбар болчиход байна л да. Тэгээд миний хэлчихсэн санаа юу гэхээр зөвхөн улаан шугамар бас нэг хүмүүсийн амьдралын ямар мэрэгчлэлтэй болох гээд байгаа нь шийдэгдэхгүй. Өнөөдөр байгаа нөхцөл маань дараачийн энэ хүмүүс ямар салбар бидний үр хүүхдүүд энэ салбарт ажиллаж байгаа хүмүүсийн үр хүүхдүүд ямар салбар руу орох вэ гэдгийг бас тодорхой хэмжээгээр шийдээд байна. Тийм малчдын хүүхдүүд малчд болохоос биш. Өнөөдөр Улаанбаатарт амьдарч байгаа хүмүүсийн хүүхдүүд мал хар хөдөө бол ерөөсөө явахгүй шүү дээ. Тийм шийдвэр гаргахгүй. Тийм боломж ч бас нэг талаас байхгүй. За тэгээд танаас одоо сүүлийн асуултыг асууя. За ингээд жагсаалтын 18-д бол байна. Сүүлийн асуулт бол 2 хэсэгтэй. А хэсэгт нь тий А хэсэгт нь за яг 18 орохын шийдвэрийг ямар юутай холбоотойгоор уу? За тэгээд хэрвээ та одоо их хурлын гишүүн болвол юун дээр илүү фокуслж ажиллах вэ? За хүний эрх гэдгийг нь бол мэдж байна. Би хэсэгт нь. Гэхдээ хүний эрх дотроо яг ямар олон хэсэг байгаа шүү дээ. Цагдаагийн реформ гэдэг юм, шүүх гэдэг юм уу, авилгал гэдэг юм уу, одоо энэ ундаг хурдан ороонд хүүхдүүдийн цаашаа одоо бүр томсгосон асуудал болгоо явах юм уу тий. За бэгээд ингээд болчихдгоо. 18-д орох болсон шалтгаан юу нөлөөлөв гэдгийг би бол айхтар төдийл нарийн ерөөсөө мэдээгүй байна. Яг нь миний өөрийн зорилго яг энэ нөгөө нэр дэвшилтийн яг энэ процессын үед бол би цагдаагийн ерөнхий газрын даргын ажлыг сонирхож байсан. Гэхдээ яг мэдээж энэ баг боломжгүй л дээ. Гэхдээ тэрийг би айгүй сайн мэдчихэж байгаа. Зүгээр энэ мессежээрээ энэ югаараа бид нар энэ цагдаагийн асуудлыг нэг ярих хэрэгтэй юм шүү л гэдэг энэ мессеж хүргэж байгаа тийм. Гэхдээ бас заавал нөгөө дахиад цаана гендрийн асуудал гэж айгүй олон мессежүүдийн хүндхийг зорж ер нь бол яг тийм хүсэл сонирхлоо илэрхийлж байсан. Хоёрдугаарт гэвэл мэдээж нөгөө хуульч хүний хувьд за тэгээд нөгөө дутагдлын аж жагаар дуухан хөрдгөө бас нэг ийм одоо ажлын тодорхой хэмжээний туршлага бас мэдээж нөлөөсөн баг. Гэхдээ би илүү дараагийн парламентыг иргэдээ сонсдог төрийн бас байгууллагуудыг оролцуулдаг иргэний нийгмийн байгууллагуудтай хамтарч ажиллаж чаддаг хуульчдын холбоо гэдэг юм уу тий худалдаа ажуулгын танхимж гэдэг юм уу яг энэ мэргэжлийн экспертүүдийг энэ өөрсдийнх нь бодит оролцоог голно. Бид нар нөгөө нэг оролцуулж ийн гэл нэг баахан хилцүүлэг хийгээл нөгөө саналыг авсан юм аваагүй юм ч мэддэхгүй ингээл нэг хууль батлагдаад явчихдаг штеп. Энэ процессыг бид нар зайлшгүй сайжруулахгүй болвол иргэд улам л ингээд би энэ төрийн үйл хэрэгт чинь оролцохгүй эн чинь бараг л тий даргын шийдвэрээр яваад байгаа юм шүү гэдэг улам л ингэж нэг төр иргэн хоёр хоорондоо холдоод байна л да. Тэгэхээр энийг ойртуулах дээр шууд одоо гудамжинд явж байгаа болдыг дулмааг татаад оруулахад хэцүү. Илүү нөгөө системтэй орцсон төрийн бас байгууллагууд иргэний нийгмийн байгууллагуудтай хамтрах нь айгүй зөв гэж харж байгаа. Тэгэхээр энэ дээр илүү ажиллах одоо шинэ парламентын гишүүдийн үүрэг байх хэрэгтэй болов уу гэж харж байгаа. Тэгээ тийм ч учраас бид нар бас энэ нийгмийн төлөөллийг тий нийгмийн бүх төлөөллийг энэ парламент өөрөө хангана гэдэг гол зорилгоор үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийсэн шүү дээ. Тэгэхээр тэрний гол илэрлийг харуулах хэрэгтэй бид үүрэгтэй гэж бодож байна. За хоёрдугаарт бол мэдээж хүний эрхийн асуудлууд. Гэхдээ тэр дундаа бид нар хүүхдийн эрхийн асуудлыг ахаал энэ парламент ярих хэрэгтэй. Гэхдээ бид нар уг нь бол хууль тогтоомж бодлогоудаа баталсан. Гэхдээ бас л болохгүй л байгаа шүү дээ тий. Бид нар бүгдээр мэдчихэж байгаа. Ингээл нэг гинт ингээл айгүй ноцтой хэрэгүүд гардаг. Тухайн үед шүүгээл өнгөрдөг. Гэтэ бид нар яг юм бодиттой алхам сая одоо гэдэг Ормогоот гарсан кейсийг хараад тэр кейсийн араас юу хийвгээд харахаар дандаа гудамжуудаа бид нар камержуулсан. За яг хуу камержуулаад тодорхой хэмжээний нөлөө үзүүлсэн баг. Гэтэ бид нар тогтолцооны өөрчлөлтийг бас хийгээгүй байхгүй. Тэгэхээр бид нар айл нэг орон нутгийг нэг жижиг одоо суурин жижиг газрыг сонгож аваад хүүхэд хамгааллын тогтолцоог иргэдийн өөрсдийнх нь оролцоон дээр суурилсан байдлаар одоо хуучин болоод биднийг нөгөө 80-аад онд ингээл 90-ад оны үед гадаад байранд тоглож байхад хөрш айлын хүмүүс хараалуу танаа хүүхэд тэнд явж ийн мовж ингээл аав ээжд хэлцдэг те баг бүгдээрээ л би биенийхээ хүүхдэд санаа тавьдаг байсан шүү дээ.
яг үүн шиг ингээд иргэдийн өөрсдийнх нь оролцоотойгоор бид нар энэ хүүхэд хамгааллаа сайжруулахгүй бол төр дангаараа хүчрэхгүй тодорхой болсон тий. Төр дангаараа нийгмийн ажилтнуудын асуудлуудыг шийдэж чадахгүй тодорхой болсон байхгүй. Тэгэхээр яг ингээд нөгөө орон нутгийн иргэдийн өөрсдийнх нь оролцоон дээр суурилсан юм жижиг юм одоо нөгөө төслүүд байдлаар пайлот төсөл байдлаар ийм хүүхэд хамгааллын төслийг хэрэгжүүлэх ажил дээр бас гар бие оролцох тийм ийм бол бас амбиц сонирхол бол байна. Тэгээ мэдээж цагдаагийн асуудал ч гэдэг юм уу тийм прокурорын шинжилгээний асуудал гэдэг ингээд шүүхийн дэд бүтцийн асуудал, хүртээмжийн асуудал, шүүхийн ингээд айгүй олон шийдэх ёстой асуудлууд байгаа. Тэгээ мэдээж нэг миний дураар бас явахгүй тэр чинь гэхдээ тодорхой процесстэй байх байлгүй тийм эренб бас байгаа илгүй аль нь илүү чухал юм ч гэдэг юм уу тийм. Тэгэхээр ийм зүйлүүд дээр бас оролцож ажиллана л гэдэг амбиц байна. Тэгээ нэг гоё үг байдаг шүү дээ. Хэрвээ бид нэр төсөөлж чадж байгаа бол тэрийг бас бүтээх боломж байна гэсэн үг. Санаад багтчихсан. Их хүний чинь нэмэлт азартай бэр эмхтэй өнөخت эзэнтэйгээ гэдэг бас санаад багтаад. Зөө. Ингээд өнөөдрийн бидний урилгыг авч оролцсонд бол баярлалаа. Тэгээд Баскагаараа би бас их бахархдаг. Юу вэ гэхээр энэ хууль зүйн салбарт бас мэрэгжлийн хүн гэдэг өөрөө ажиллаж агаад хувийн хвшлийн одоо орлого болдог энэ гол замаа орхиод яг өөрийнхөө хүсэл мөрөөдлийг дагаад зүгээр нэг гаднаас нь шүмжлээд суух биш гар бие оролцоод энийг бол бид нэр л өөрчлөн гэдэг ийм зарчимтай явж байгаа олон хүмүүс юм бол нэг ингээд залуучуудын хувьд бол энэ гар бие оролцсон гэдэг бол өнөөдөр миний хувьд бол тэр ялангуяа төртэй холбоотой үйлчлэгээ төр дээр гарч байгаа алдаа дутагдал энийг бид нэр залуучууд бид л гар бие оролцож ийж энэ өөрчлөлтийг бол авчирнаа. Түүнээс биш хараад шүмжлээд суух юм бол өстой хинж чадна гэдэг шиг тий. Манай аав дээр айгуу сайн чаддаг. Гэрээсээ суугаад тий. Тийм сошиал орчин бас энийг бас сайн яваад байна л да тий. Сайн хийж байгаа. За ингээд анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа. Баскет баярлалаа. За баярлалаа.